Орос Украины дайны талаар хэдэн үгчийдээ. Гэхдээ дайны нэршил бол буруу. Орос Украины гэх боловч Оросыг довтолж буй Европын холбоо Америкийн хийж буй дайн билээ. Фронт дээр Европын холбоо Америкийн хамтарсан цэргийн хүчин тэдний бүх төрлийн цэрэг зэвсэг ажиллаж байгаач ганц муу Донецкийг хяналтандаа оруулж чадахгүй байгаа нь нэг хэлээд байна. Өөрөөр хэлбэл их толгойгийнх нь нийлээд Донецкийн бүгд найрамд тулсын армийг барахгүй байгаа хэргэлдээ. Донецкийн армид яг үүндээ 60 настай цэрэгч байлдаж л байгаа. Гэт Украин, Америк, Европын холбооны хамтарсан цэрэг нийлж балбаад барахгүй гэдгээ одооноос тэд ойлгож эхэлж байна. Хөгжил дэвшлийнхээ оргил хүрчихсэн гэдэг улсуудын цэрэг зэвсэг нь ганц мужийн өөрийгөө хамгаалах хүчний эсрэг дайтаад барахгүй байх ойгоор Оросын цэрэг Беларусын өмнөд хэсгээр Украины хойд хил рүү цөмөрөхөд бэлэн болоод хүчээ задалж эхлээд байна. Ерөн ч Украины фронтын мэдээнүүд бол өнөөдөр нэг сонин мэдээ биш болжээ. Харин шинээр татаж дурсан зэвсгүүд болоод дайн өдүүлэгч бүс нутгуудад юу болж байгаа нь дэлхийн сонирхлыг маш ихээр татаж байгаа тул энэ талаар та бүхэнд зарим нэг мэдээг дуулгая. Ер нь бол Оросууд газрын артиллерийг нэг сонирхоо болж байгаа бол та. Энэ намраас хойш тэд манай агаар сансрын хүчнийхэн хэмээсэн шин нэгжийн тухай мэдээлдэг болоод байна. Оросын зэвсэг түвшний энэ шин нэгж өнгөрсөн шин Союз 2-1Б пуужин зөөгч хөлгийг Плесецкийн сансрын нисэх буудлаас хөөргөж тойрог замд оруулаад агаар сансрын хүчнээс газарт байрлуулсан төхөөрөмжүүдтэйгээ холбоонд орчуулсан бөгөөд системүүд хэвийн ажиллаж сансрын биетүүдэд дүн шинжилгээ хийж газрын объектуудыг хянах үүргээ гүйцэтгэж тагнуулын мэдээллүүд дамжуулан каталог үүсгэж хэлсэн тухай Оросын Батлан хамгааллын амны аль биесны хуудсанд мэдээлсэн байна. Тэр бомтон Elon Musk цаашид Украиныг сансрын интернет буюу Starlink-ийн холбоогоор хангаж чадахгүй болж байна. Одоо бол би зөвхөн хиймэл дагуулуудаа хамгаалах гэж маш их мөнгө зарж эхлээд байна гэсний учир ийм байж таарлаа. Дүгнэж хэлбэл Украины фронт дээр эвслийн цэргүүд агаар сансрын орон зайгаа Оросуудад алдчихжээ. Жухам ийм учраас HIMARS хэмээх айхтар нэртэй пуужингийн системэнд голдож Белгород мужид руу харавсан 100 ширхэг HIMARS пуужин нь халахлагдан агаар донж Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системийн гайхамшигыг дэлхийд дахинд сурталчилж өгсөн болоод байна. Ер нь бол энэ цаг мөчөөс эхлэн газрын дайн тулаан 2 дугаар тавигдаж агаар сансрын тулаан хэмээх шин түвшний дайн эхэлж байгаа л да. Европын холбоо болоод Америкт ч бас бодсон байгаа л үз. Тэгэхээр шин төрлийн фронт үүсдэ гэж хэлж бас болох биз. Өнөө өглөөний мэдээгээр бол агаар сансрын цэрэг ажиллаа хийсэн шиг хийж Украинд ажиллагаа явуулж HIMARS-уудыг гацаахан зэрэгцээ Сирийн нутаг дэвсгэр дээр байгаа Жабахат Ан, Нусра бүлэглэлийн хоорондын мөргөлдөөнийг онолж Африн, Азад сурангуудаас 1.3 км-ийн зайд байрлах цэргийн баазад цохилдогч радикал бүлэглэлийн 100 дайчин командын пункт зэвсгийн агуулгах хүнд пулеметийн суурхай 15 машиныг нь устгасан байна. Сансраас хянаж цээлийн онилгын давуу тал нь энэ болоо да. Дайны сайхан гэж юу яах вэ? Гэхдээ хатуугаар хэлэхэд үйл явдал маш сонирхолтой болж эхэлж байна. Гэхдээ энэ мэтийг хэдүүлээ фронтын мэдээгээд л ойлгочих. Харин сүүлчийн Украин цэрэг суманд оногдсон үхтлэн зэвсгээр хангаж Украины ард түмний амь насаар Оросыг унаах гэж зорьсон Америк болоод Европын холбоонд юм л болж байна. Энэ талаар 100 хэдэн үг хэлье. Яг зүгээр сонирхолтой хэлчихэд өнгөрсөн 3 дугаар сараас эхлүүлсэн Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийнхээ гайгаад Европын холбоо өөрсдөө хоригт ороод эдийн засаг санхүү бүх юмаа сүрүүлж байгааг дэлхийд даяар харж ойлгож толгойс ихсрэн гасаж эхлээд байна. Оросд хориг тавиад үзүүлээд өгнө гэсэн чинь өөрсдөө хориг тавьчихсан байснаа дэндүү оройтож бараг ам тавьж байхдаа 100% шахуу ойлгож эхэлжээ. Одоо Европ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж засгийн газар парламент эрх баригчтай хараад зөхөж эхлээд байгаа юм. Энэ үйл бүр мөсөн сүрхээ хамгийн түрүүнд ойлгосон хуучин зөвлөлтийн орнууд Оростой эвлэрэх санал тавьж хориг цаашид нэгдэхгүйгээ мэдэгдэн хэвийн амьдралд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхлээд байна. Францад шатхуун тосны хомсдол нүүрлэж километрээр суусан ойчрт ард иргэд нь нэрвэгдэж өчигдрөөс эсэргүүцлийн жагсаалд давалгаалan цагдаа нартайгаа мөргөлдөж эхэллээ. Америкт ч бас шатхуун тос бараа бүтээгдэхүүний үн өсөд ирэхээр хүмүүс нь байдал хаашаа эргэж байгааг ойлгон Байдны ардчилсан намыг буруутгахаар үл барам Байдентай сунгаанд өрсөлдөж байсан хатагтай түүсийг габард ардчилсан намаас гарч байгаа зарласан зэрэг асуудлууд босоод ирлээ. Телевизүүд нь тарих угаах мэдээлэл дамжуулдаг байснаа болж татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж цацгаа болох хэрэгтэй хэмээн ууртаагаар мэдээлж Байдны хүүхэлдээ Зеленскийг телевизийн эфирээр шоолж доромжлон харааж зүгх боллоо. Өөрөөр хэлбэл тарих угаажгүй мэдээллийн урсгалын хал цагарт үннийг мэдээлэх телевиз радио улс төрч оюутны урсгалууд гарч ирж эхэлж байна. Ерөнхийдөө аль талын цэрэг зэвсгийн шинжилэл хийж дайн шин төвшин рүү ахиж газар тэнгэр агаар сансартаж фронт үүсгэхээрээ тулаад байна. Лав тэр бомтон Elon Musk Оросыг ялах цэрэг зэвсгийн хүч НАТОд байхгүй. Ийм учраас тэднийг яагаад ч барахгүй. Оросууд харин Америк, Европыг 30 минутанд бүрэн устгаж чадна. Ийм байхад тэнэглээ зогсоохгүй байгаад гайхаж байна. Дэлхийг цөмийн дайн руу оруулах ямар хэрэгтэй юм бэ гэсэн жиргэг хийлээ. Оросуудын хувьд 10 дугаар сарын 10-ны өглөөнөөс эхлэн өгсөн пуужингийн цохилтуудаар Украины дэд бүтцийн 28% сүүрлийн цохилт өгснөөр ажиллагаагаа төр зогсоосон ба үндсэндээ энэ хангалт
алдаа гэж үзсэн байдалтай төр намс хийгээд байна. Өнөөдрийн байдлаар Киев, Хмельницкий, Львов, Суми, Тернополь мужуудын 300 гаруй суурин эрчим хүчгүй болсноор үл барам Украин даяар 4 цаг тутамд цахилгааны хязгаарлалт хийж 10-аас 14, 18-аас 22, 02-оос 06 цагуудад цахилгааныг орон даяар тасалж унтрааж байхаар болжээ. Юутаж Зеленскийн баг, Зеленскийн парламент хүсэж байсан жинхэнэ дайнтайгаа нүүр тусна нь энэ. Яг нэг зэгтэй мөчөд Америк нэгдсэн улс Украинаас залхаж байгаагаа ил шулуун хэлж интернет холбоогоор хангаж байсан Starlink гэж цаашид сүлжээгээ засах боломжгүй гэдгээ мэдгдлээ. Өнөөдрийн байдлаар ганц Америк нэгдсэн улс гэхтэл 24 тэрбум долларын зээл өгсөн боловч тэр их мөнгөөр Украин улс ганц ширхэг тоосгоч өөр чадалгүй зөвхөн цэргийнхээ цалин бүнлүү буу суман зарцуулаад дуусгасан ба галчлантай нь Оросууд тэр бүх зэвсгүүдийг нь пуужиндаж харваа дуусгачихсан байдалтай байгаа. Энэ бүхний эцэст Украин улс, Украины ард түмэн үндсэндээ юу ч хоцорч байна. Тийм их мөнгөөр дан хийчихэд 100 гаруй мянган цэргээ алуулж газар нутгийнхаа 5.1% алдаж зам тээвэр харилцаа холбооны зангилаануудаа бомбогдуулан сүрүүлж ажилтнууд орд газрынхаа бүхэл том паркуудыг Оросод нэгтгэж алдаад дуусч байна. Одоо ингээд дайн зогслоход Америкч тэр Европын холбооч тэр Украинд туслах боломжгүй болсон. Учир нь дэлхийд даяараа үнэн мөнийг ойлгож татвар төлөгчдийнхөө мөнгөөр Украиныг Зеленскийг тэжээж эрхлүүлэхгүй хэмээн эсэргүүцэж эхэлсэн тул Украины ард түмэн засгийн газар нь тоог цахилгаангүй, мөнгө санхүүгүй эвдэрч сүйдэж гүж үргэцсэн байдалтайгаар энэ хугацаанд авсан асар их өр ширээ төлж эхлэх болоод байна. Мөнгөгүй учраас орд газруудаа л барууныхын дөх байлгүй дээ. Америкч яхав зээлсэн мөнгө хэд нуглаад авчих нь Украинчууд харин яах юм бол. Зеленский сансантай үрж байгаа юм. Ер нь бол энэ дайны тухай Путин нэг үг хэлсэн байдаг юм байна. Тэр байр НАТОгийн зэргүүд Оросын айрамтай шууд мөргөлдөөнд орох нь маш аюултай алхам. Энэ нь дэлхийн сүгүрэлд хүргэнэ. Тэд үүнийг хүлээж авахгүй байх ухаантай гэдэгтэл найтгаас гэсэн байна. Үүндээ ч Оростой байлдаад ер нь дэмий. Тэр хүний эрх ардчил мэти юмараа адгийн байранд явдаг чиглээ цэрэг зэвсгийн хувьд дэлхийд хамгийн аюултай улс орн бол Орос юм. Ийм хүчтэй тийм бүрнээр тоглоод юун төрдгийг тэд арай л хожимдож ухаарсан учраас доллар еврогийн ханшаас өөрөж дэлхийд дахид тогтоож чадсан валютын ойрхлоо унгааж орхлоо. Систем нь унаж байгаа учраас одоо улс орнууд явандаа хүссэн мөнгөөрөө 8 хийх үз. Лав рубль янаар улс хоорондын 8 хийгдээд эхэлсээс гадна Лондонгийн биржийн ханшаар дэлхийд ихний үн ханшийг тогтоодог байсан ядалчаас нураад уйлаа. За байдал нэг иймэрхүү байна. Бас нэг юм мартчихъя. Дайн дөнгөж эхэлж байхад Оросуудын туршсан Сармат буужингийн комплексыг та бид таг мартсан байна. Бараг Финляндийн хил дээрээс шахуу хараад Агнуурын тэнгис зоосон байгаа онсон Сармат буужин нь байлдааны 10 хошуу буюу Бойголовоктой хошуу тус хүрэн 750 килотонны хүчээр дэлбэрдэг. Шингэн түлшээр ажилдаг 210 тонн жинтэй супер зэвсэг юм. Ийм айхтруудыг Архангельскаас Агнуурын тэнгис хүртэл харуу туршсан бөгөөд 18,000 км зайг 5-аас 7 км/с-ийн хурдаар за дээд хүчин чадлаараа бол 17 км/с-ийн хурдаар туулах чадвартай гипер хурдны пужаажээ. Өндрийн хувьд 100 км төхөөрч асар өндөрт маневр гүйцэтгэж хошуугаа чиглүүлэх чадвартай нөхөр Сармат бол дэлхийн дурын цэг төрж чадах зэвсэг ажээ. Ерөнхийд нь таймал бол ийм л байна. 10 Сармат цовруулаад харуулаа гэхэд бол дэлхийг 100 буужин онцлох нь байна шүү дээ. Бас нэг юм байгаа. Манай хэдэн мянгуужингууд ялангуяа нөгөө цээжнийхээ бангаар үлгэр зохиож бичдэг боловсралгүй харанхуй мөнгө чулууны зоригтын бичснээр бол Путин чамайг байгаа газар чинь харуулад алхах чадан шүү гэж Америкчууд сүрдүүлсэн чинь өнөөх нь айгаад уйлсан гэж байгаа юм. Энэ үлгэртэй холбоотойгоор Сармат буужингийн командлын төв зэгийн шин чанарыг танилцуулъя. Москвагийн ойролцоох Власихад газар дор байрлах хэдэн давхар байшинтай тэнцэх бүхэл бүтэн хот байдаг ба энд Оросын буужингийн командын пункт байрлах бөгөөд хонглын урт нь хэдэн 10 км төрдөг. Зөвлөлт улсын үед энэ нууц хонглыг Кремлээс тавьсан гэж яригддаг бөгөөд чухам эндээс л буужингийн довтлогоноос хамгаалах радарын мэдээлэлүүд хүрдэг ажээ. Эндээс тэд дэлхийд даяарх буужингийн системийг хянаж байдаг ба мөн л эндээс өөрийнхөө буужингийн довтлогыг залж зохицуулдаг юм байна. Харин нөгөө Украины Азовсталь үйлдвэрийн газар дор хонглыг Оросууд өөрсдөө барьсан бөгөөд бүх зураг схем нь тэдэнд байсан атал яаж чадахгүй болоод арга буюу өлсгөж цангааж усыг нь тасалж баймаар чинь болгож авсан шүү дээ. Тийм байтал ийм газар байгаа хүмүүсийг устгах гэдэг бол бүлгэр бөгөөд зүгээр нэг гангийн үйлдвэрийн бункер 2 сар тессэн байхад Москвагийн ийм том хамгаалтын бункер бол хэдэн 10 жилч төсөөлөх чадaltaй мэдээж байгаа юм. Тэгэхээр мөнгө чулууны зоригт байдаг мянгуужингийн үлгэр газар авсангүй дээ. Угаасаа л харанхуй цайжтай тоосгодлоготой ядарсан амтан байна лээ дээ чаавс. Олигтой хэн ч юм олоод авчихгүй. Хэрэггүй л тэрмүүд мөнгө өгчөөж эцэст нь одоо амаа барьж байгаа нь ойлгомжтой. Ер нь бол тарих угаах ажиллагаанд цагаан ордон 500 сая доллар зарцуулсан гэдэг нэг мэдээ байдаг юм. Тэрнээс л шомбочихсан натаа өхөлдөж байгаа өлөнгүүд байхгүй юу даа чаавс. За үүгээр энэ удаагийн таймыг дуусгая. Шин сонирхолтой мэдээ гарвал дахин уулзсан түр баяртай.